9 бүлэгтэй харагдж байгаа тийм. За тэгээд энэ 1-р бүлэг дээр дараад орохоор оруулах хийх гэсэн юм бүлэг хэлж байгаа. За тэгээд энэ бүлэг дотроо одоо жишээлбэл нөгөө судасны эргэлтээ өглөөний ундаа гэл энэ азот эслэлийг дэмжих лимонтой ундаа талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол энэ дээр нь дарна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр болохоор яг холбогдох мэдээлэл гэсэн иймэрхүү мэдээлэлүүд гарч ирнэ. Тэгээд дахиад энэ дээр нөгөө гидсний ханууд 1-9 доор шүлтүр гээд энэ дээр дарахлаар ерөнхийдөө энэ нөгөө гурвалжингууд дээр дарахаар ингээд дотроо задраад идэх гэсэн. Тэгээд тэгээд энэ бүлгийн хувьд яг нөгөө 21 хоногийн био тохируулга одоо илгэд 7 хоног дэмжих бодит хоол ямар тунгаар яаж хэрэглэх вэ? Тэгээд нөгөө бөөрийн ачааллыг бууруулах өглөөний 1 дадал гэл тээ. Тэгэнгүүт нөгөө бөөрө хангаалах биеийн шинэ хянах 30 өдрийн дэглэм талаар бас мэдээллүүд байгаа. Гэх мэтчлэн ингээд энэ гурвалжингууд бол ингээд дотроо задраад явдаг гэсэн. За дараагийн 2 дахь бүлэг рүү нэвтрэхдээ яг л нөгөө дугаар дээр дарахад нэвтэрч орно л гэсэн үг. 2 дугаар бүлэг бол энэ нөгөө биеийн төлш болохоор бас яг адилхан эрүүл мэндийн үндэс гол нэг ухаалаг хоолтын талаар мэдээллүүд авсан маа тий. Тэгээд дахиад нөгөө өмнөх бүлэг дээр харсанчлан ерөнхийдөө бас яг энэ бүлэг доторч гисэн дотроо задрах хэсэг байгаа. Одоо жишээлбэл энэ хяналтын агуулга метаболизмын аудит гэдэг дараах гэдэг өөрсдөө нөгөө тэмдэглэл хийгээд явчихна. Энэ бол нөгөө утсан дээр ч гэсэн тэмдэглэл хийгээд явах боломжтой. За тэгэнгүүт бидний хувьд бол нөгөө гол нь ямар нэгэн зүйлд нөгөө ингээд туйшрах биш штэ. Хамгийн гол нь нөгөө тэнцвэр байдлыг хангах. 1-9 яг бүх төрлийн хоол хүнсийг хэрэгжилж амтлах эрхтэй штэ бид нар. Тэгэнгүүт нөгөө сонголт хийх нь чухал байгаа тий. Тэгэхээр яг энэ нөгөө чанартай хүнсийг яаж шалгах вэ? Хэрхэн шалгах вэ гэдэг ийм дүрм ингээд иймэрхүү зүйлүүд орсон байгаа. За энэ иймэрхүү байдлаар ингээд энэ бүлгүүд нэгдээд явдаг байгаа шүү. Та бүхэндээ амжилт хүсье.